За тэр Баянголын амар уч бас ямар хатган баригдаж байгаа вэ? Эдний одоо метр квадратын үн ямар үнэтэй байна? Үндсэндээ бол гадны төслөөр хэрэгжиж байгаа. Дэд үтсийн төрөөс цахилгаан, дулаан, цэвэр бохор ус бүх дэд үтс зам талбайг шийдэд өгчөж байгаа. Газрын үнгөө өгчөж байгаа. Энэний нэг хариулж өгөөч. Хоёрдугаарт нь энэ амны орон сууцнууд яах? Сая номын чимэг гишүүн асуугаад асуултанд хариулт гүйц давсангүй. Гэр хороолт хашаанда тийм үү? Гал төлөхгүй, утаа гаргахгүй, гарч бийцэхгүй, хөрс бохирдуулахгүй, халуун хүйтэн цэвэр бохир устай амны орон сууц бариад гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай ингээд аятаа тухтай амьдрах байгаа айлууд зөндөө байж байгаа. Энэ айлуудад цэвэр бохир усныхын шугамыг татаад өгчвөл гаднаа нарны дэлгэс тавиад тогны асуудлаа шийдчихнэ. Хямд үнэтэй тогоор цахилгаан халаагуур тавиад халаалт халуун усаа шийдчихнэ. Ингээд утаа гаргахгүй, гал төлөхгүй, үнс нурам нүүрстэй хотголдохгүй, хөрс бохирдуулж даарч хөрс бие засахгүй амьдарч бололцоо байгаа юм л та. Энийг одоо орон сууцчлалын хуулиан дээр яаж дэмжиж өгч байгаа? Заавал нийтийн орон сууц барих гал, нийтийн орон сууц барихын тулд гадна дотны компанид оролцуулаад тэдгээр нь өндөр үнэтэй барайл. Тэгэл иргэд нь худалдаж авч чадахгүй. Тэгэл ипотекийн зээлд хэдэн жилээр очрлоо. Энэ хэдэн жилээр очрлж байгаа асуудал яаж шийдэх энэ хуулиуд батлагдвал? Ипотекийн зээлийн хүү хэд болох юм? Энийг бас хариулж өгч. Дээрэс нь одоо амны орон сууцнуудыг өөрсдөө барихаар тийм үү? Иргэд өөрсдөө хашаандаад тэр цэвэр бохир усны шугамыг шийдээд өгчхөл үндсэндээ бол гал төлөхгүй, гарч бийцэхгүй, халуун хүйтэн цэвэр бохир устай амны орон сууц тавтай амьдрчих гадах. Ногоогоо тарин, хүлэмжээ барин, хүүхдийн тоглоом талбайтай, машины гаражтай. Энийг өөрсдөө барихаар метр квадрат нь сая 500 мянгаар барьж болж байгаа юм. Одоо Ховд аймагт барьсан олон айлууд байна. Тэгтэл бид нийтээр нь одоо орон сууц хотхон хороол барьж өгнө гэж газрын чөлөөлж ийн баахан мөнгө гаргадаг. Дэд үтс тавьж ийн баахан мөнгө гаргадаг. Түүнийхэн дараа тэн дээр одоо барилга барьж байгаа компаниудын метр квадратын 3-аас 4 сая төгрөг хамгийн багтаа. Хэрвээ дэд үтсийн нөртөг зардал нэмэгдэх юм бол 6-7 сая төгрөг. Тэгэхээр ингэмээр үл байгаа юм л да. Тийм болохоор тэр айл хашаандаа сайхан амьдрч байгаа, хашаандаа сайхан амьдрах гээд байгаа айлуудад л бас амны орон сууцчлах бодлого энэ дотор ч явж байгаа юу? Энийг нь хариулж өгөөч. За Батан болон сайд. За бямцогт гүшүүний асуултанд хариулъя. Амны орон сууцны ер нь барих асуудлууд тэр ногоон одоо барилгын асуудлууд, барилгын тухай хуулийн шинжилсэн найруулгаар явж байгаа. Өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тэгээ улсын их хурлд өргөн мэдүүлэхээр ингээд номрын чуулганаар орно. За энэ амны орон сууцнд одоо энэ хоёр хуулиар бол орон сууцчлалтын тухай хуулиар бол амны орон сууцыг барихад батлан даалт гаргаж өгөхөөр зохицуултууд оруулж байгаа. Дандаа санхүүгийн одоо асуудлууд гэсэн үг. Хашаандаа хэрвээ одоо амны орон сууц барих юм бол за тухайн иргэнд тэр шалгуур хангаж байгаа хангаагүй тэгэл одоо бүх зүйлээс нь шалтгаалаад энэ орон сууцчлалтын хуулиар батлан даалт гаргах. За нөгөө талдаа амны орон сууцыг хашаанд барихад нь орон сууцчлалтын төрөлдсөн банкны хуулиараа болохоор зээл олгох энэ асуудлууд явж байгаа. За бусдаар бол барилгын хуулиараа бас одоо дэмжиж явж байгаа гэдгийг бас танд хэлье. За дараагийн нэг асуулт нь энэ гадаадын зээл тусламжаар баригдаж байгаа энэ одоо орон сууц төсөл хөтөлбөрүүд хэдэн сэдэн төгрөгийн хооронд байна вэ гэж. Дунджаар бол одоо 94 саяас 4 сая 800 мянган төгрөгийн хооронд зээлийнхэн одоо нөхцлүүдээс шалтгаалаад төсөл хөтөлбөр болгон бас өөр байгаа. Зээлийн одоо урт хугацааны гэдэг юм уу, богино хугацааны гэдэг юм уу, авсан зээлийн хүүгийн одоо өндрөөс шалтгаалж энэ үнэлгээ нь ийм өөр байгаа. За ер нь гэхдээ бас зээлийн яг нөхцлөөсөө шалтгаалаад энэ төсөл хөтөлбөр болгон түрээслэх үү, түрээслээд өмчлөх үү, дан одоо түрээс байх юм уу, эсвэл дан газраар солих юм уу гэдэг одоо асуудлууд нь бас өөр гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол энэ метр квадратын орон сууцны үнэлгээ өндөр байгаа учраас л одоо энэ төр тодорхой хэмжээнд энэ үндэсний орон сууцны корпорац төрөлдсөн банкуудыг байгуулж өнгөрсөн хугацааныхаа алдаануудыг засъя гэдэг үднэс л энэ одоо хоёр хуулийг оруулж ирж байгаа. За яг яах гэж байгааг гэвэл түрүүн бас гишүүдийн асуултанд ганц нэг дутуу хариултууд орсон.
газар чөлөөлтийг тодорхой хэмжээнд одоо төр орж хөгжүүлэлтээ хийж дэд үтсийн асуудлуудыг шийдснээр энэ одоо орон сууцны метр квадратын үнэлгээг өнөөдөр байгаа 15-аас 20-25% өндрөөр биш ядаж одоо инфляцийн түвшинтэй барих эсвэл одоо барилгын материалын өртөгтөө одоо уялдуулж явах гэсэн ийм одоо зарчмыг л энэ одоо хуулиудаар зохицуулахаар орж ирсэн байгаа. За дээрэс нь нэмэлт хариултуудыг Монгол банк сангийн яамнаас өгч идэггүй. За тэгээд. За Монгол банк 3 дугаар микрофон. За улсын хурлын дарга асуултанд хариулъя. Энэ орон сууцны төрөлцсөн банкны тухай хууль батлагдсанаар зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн бий болохоор бол бид зорж байгаа. Яг одоо явж байгаа схемээр ямар байгаа вэ гэхээр төрөөс санхүүжүүлж явж байгаа татаастай 6% хөтөлбөрийн зээл арилжааны банкуд өөрсдийн их усрээр санхүүжүүлээд явж байгаа 18-аас 20% хүүтэй ипотекийн зээл бол явж байгаа. Яг энэ хүрээнд бол 2013 оноос хойш зээл 6-8% хүүтэй зээл хэрэгжээд явхад бол эхний хэдэн жилүүдэд нийт зээлийн баг 80-90 гаруй хувь нь бол зөвхөн 6% зээл явдаг байсан бол одоо сүүлийн 24-25 онд бол нийт зээлийн багцын одоо 60 орчим хувь нь энэ ердийн нөхцөлтэй 18-аас 20% хүүтэй зээл болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр яг энэ зах зээл дээр явж байгаа энэ арилжааны банкны өөрийн их усрээр олгогдож байгаа энэ ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр бол орон сууцны санхүүжилтийн төрөл. За гүйцэг хариулчих. Орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк бол ажиллаад явна. Яг одоо бид хэдийн одоо урьдчилсан байдлаар тооцоолж байгаа. Яг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал төв банкны одоо бодлогын хүү зэрэгтэй уялдаад харахад бол орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкнаас арилжааны банкудад бол их усрыг бол нэг багцаагаар нэг 10 орчим хувьтай их усүр шилжүүлээд их усүрээ арилжааны банкуд аваад нэг сарын 1.1 орчим хувийн хүүтэй бол орон сууцны ипотекийн зээлийг бол гаргах тийм боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр бол иргэдэд бол 6% зээл гэдэг нэг төрөөс хэрэгжүүлж байгаа бүтээгдэхүүн байна. Нөгөө талдаа бас арилжааны банк төрөлцсөн банкны санхүүжилтээр явж байгаа 6 сарын 1.1% хүүтэй зээл байна. Мөн дан ганц арилжааны банкны ердийн нөхцөлтэй нэг 16-аас 18 орчим хүүтэй ийм зах зээл дээр олон бүтээгдэхүүн бий болох юм. За. Би тодруулан асуучих. Сая хэллээ шүү дээ Батанболон сайд. Энэ гадны зээл тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа компаниудын метр квадрат барилгын үн 4 саяас 4 сая 5 сая байна гэж. 4 саяас 5 сая. Тэгээ 4 сая 845 сая гэсэн үг шүү дээ. Тэгтэл тэр компаниудад чинь төр газрын үн төлбөргүй чөлөөлж өгч байгаа. Дэд үтцийг нь цахилгаан дулаан цэвэр бохир бус шавын татж өгч байгаа. Зам талбайг нь тавьж өгч байгаа. Ингэж яхад ягаад 4-5 сая байдгийг. Монголын үндэсний компаниуд өөрсдөө газраа худалдаж аваад цэвэр бохир ус дулаан цахилгаан зам талбай бүгдийг өөрийнхөө хөрөнгөөр хийгээд ингээд бариад ингээд иргэдэд зархад 3-4 сая. Ипотекийн зээл олддоггүй. Ийм л байгаа шүү дээ. Яагаад ийм байгаа гэдгийг энийг энэ хууль батлагдсанаар өөрчилж чадах юм уу? Энийг та нар хариулт өгч нэмээд. Бямцогт аргатай яг санал нэг байна. Тийм учраас л энэ хоёр хууль эрэлт нийлүүлэлтийг дэмжсэн, нэг талд нь эрэлтийг дэмжсэн төрөлдсөн банк, нөгөө талд нь нийлүүлэлтийг буюу зөвхөн эрэлтийг дэмжиж явахлаар одоо нийлүүлэлт орон сууцны метр квадратын үн үнэлгээ өсдөг ийм л асуудал байсан. Улаанбаатар хотод нийтдээ одоо 11 төсөл хөтөлбөрийн 11 илүү 9 11 төсөл хөтөлбөрийн 2028 оныг дуустал 24400 орчим орон сууцны орон сууц ашиглалтанд орох юм. 28 оныг дуустал 26, 27, 28 гэдэг одоо 3 жилийн хугацаанд 9 томоохон төсөл хөтөлбөрийн. Тэгээ үүний ихэнх нь яг нийслэл Улаанбаатар хотоос зарласан тэнд санхүү бонд санхүү мөнгөний босгосон ийм л төсөл хөтөлбөрүүд байсан. Тэгэхээр энэ алдааг бид нэр засахын тулд энэ хоёр хуулийг оруулж байгаа гэдгийг бас дахин хэлье. За тэгээд саяны ярьдаг тийм үү? Тэгэл гадна дотноос бахан зээл аваад ирдэг монголчууд өртөөд тэгсэн мөртлөө гадны компани ажлыг хийдэг, үндэсний компаниуд нь хийдэггүй. Тэгээд газрын чөлөөлж өгдөг, дэд үтсийн бүгдийн үн төлбөрийг төрөөс шийдэж өгдөг, тэгээ өндөр үнэтэй зардаг. Хаана хий ашиглаад байгаа. Гэтэл үндэсний компаниуд газраа худалдаж яваад
дэд үтсээ өөрсдөө тавиад тэгээ хямд үнэтэй зарах гад ипотекийн зээл болдог. Энэ асуудал шийдэгдэж ойлгож байгаа ш энэ үйлээр. Та өөрөө хэллээ шүү энэ хариултаа. Тэгэхээр бид нар үр дүн шаардна, хэрэгжил шаарднаа. Энийг анхааралтай авцгаа манай засгийн газар барилга отоо болтё.